Соёлын өвийн үндэсний төв толилуулж байна. Хинтээ аймгийн Чингис хотын төвөөс баруун урагш 5 км-ийн зайд Хэрлэн голын хойд хөвөө тэгш тал дээр өмнө зүг хандуулан босгосон нэгэн хүн чулууг нутгийн иргэд Гэлэн хөшөө хэмээн нэрлэж заншжээ. Гэлэн хөшөөг анх 1927 онд Оросын судлаач Амстердамская илэргүүлж тэмдэглэсэн бөгөөд хожим 1984 онд Викторова Менес нарын эрдэмтэд судлан өөрсдийн саналыг дэвшүүлсэн бол 1984 онд археологч Баяр Давтан судалж өөрийн бүтээлдээ оруулсан байна. Тус хөшөөг шаргал боржин чулуугаар суугаа хүний бүтэн сийлмэл дүрийг гарган уралжээ. Хөшөөний нүрийг гонцгой царайтай, хөмсгийг хамартай нийлүүлсэн дүрээр хавдгайд оройтой, өндсөн өргөн хүрээтэй малгай өмсгөж, малгаан дороос духруу өнчсөн гөхөл, хоёр чихний хараар заграглаж боосон шибэлгэр гогцоорон унтснаар сейлж, баруун гараа цээжинд авч ямар нэгэн сав барьж байгаагаар зүүн гараа өвдөг дээр нь тавьж түвшлэгтэй сандал буюу эсэр сандал дээр суулган хоёр хөлийг сандлын дорох тавцанд гიშгснээр дүрсэлжээ. Уг хөшөөнд дээл хувцас сийлж гаргаагүй бөгөөд харин баруун ташаанд мүлгэр болонтой жижиг, зүүн ташаанд хүүдийн хэлбэртэй нэлээд том хавдаг байгаа нь сандлын доховчийн дор тод харагдана. Хөшөөний өндөр 149 см, өргөн 56 см, зузаан 37 см байна. Гэлэн хөшөөний дүрсэл нь дундад эртний жуулчдын тэмдэглэл хийгээд тухайн үеийн уран зургийн дурсгал тодорхой дүрсэлсэн монголчуудын гизэг үсний ийм хэлбэр маягийг илэрхийлж байгаагаараа мөн дүрслэлийн арга барилаараа Монголын үеийн буюу 13-аас 14-р зууны үеийг хамаарах дурсгал юм а. Өдгөө энэхүү дурсгал нь тос сүүний бохирдол, чулууны өгөршлөөс шалтгаалan дүрслэл нь балардах, хугарах, гэмтэх аюулд өртөөд байна. Энэхүү дурсгалыг Монгол Улсын засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалтанд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтанд баталжээ.